За хянан шалгах төр хороо хоролдоод за эхлснээс хойш бид нэр 5 сарын хугацаа өнгөрсөн байна. За энэ 5 сарын хугацаанд бол сая ерөнхий танилцуулга дээр гарсан бид нар 12 удаа оролцсон байна. Төр хороо боловч бид нар байнгын хороо шиг бараг 7 хоногоос оролцсон. Яг гэвэл биднэрт маш олон асуултууд байсан. За холбоотой төрийн байгууллага болон холбогдох байгууллагуудыг бид нар хурал дээрээ дуудсан. Нийтдээ бид нар 28 орчим төрийн байгууллага болон холбогдох байгууллагуудын төлөөлөлтөд уулзсан байна. За тэр дунд ганцхан байгууллага бид 6 удаа албан бичгээр болон хурал дээр хүсэл тавьсан боловч ирээгүй. Хянан шалгах төр хороо гэдэг бол Монгол Улсын парламентын хамгийн өндөр хяналтын механизм. Парламент дуудаж байхад за тэр дундаа хянан шалгах төр хороо дуудаж байхад хүрэлцэн ирэх ёстой. Парламентыг үл хөндгөн гэдэг бол өөрөө хууль ёс зүйл. За тэр дундаа бид нар Монгол Улсын 34% эзэмшил Монгол Улсад бүртгэлтэй оюу толгой компани гүйцэтгэх удирлыг дуудаж танилцуулга тавьж хэл гэсэн. Яг гэвэл маш олон байгууллагууд ирж биднэрт танилцуулга тавьж байсан. Оюу толгой компани танилцуулга тавьж бид бүхний асуултанд хариулаач гэсэн. Бид нар хүн 6 удаа аль биесээр хүрэлцэл тавьсан хүрэлцэн ирэхгүй шийдвэрийг гаргасан. Тэгэхээр энэ парламентыг үл хөндгсөн шийдвэр яагаад гарсан бэ? Энэ шийдвэрийг таны албан тоод нэг дээр нь ирсэн учраас би танаас асууж байна. Энэ шийдвэрийг та гаргасан уу? Нэгдүгürt. Энийг та ард түмний өмнө тайлбарлах үүрэгтэй. Яг гэвэл парламент гэдэг бол ард түмний төлөөлөл. Оюу толгойн орд гэдэг бол үндсэн хуулиараа төрийн нийтийн өмч буюу ард түмний өмч. Ард түмний өмчийг захиран зарцуулж байгаа зүйлийг бид нар хяналт шалгалт хийж байгаа ард түмний төлөөлөл болсон парламент тэр дундаа хянан шалгах төр хороо. За хоёрдугаарт. За бид нар хянан шалгах төр хорооны хурал дээр нийтдээ 92467 хуудас нотлох баримтыг бид нар цуглуулсан байна. Харамсалтай нь 51% нь байгууллагын нууц, төрийн нууц, албаны нууц, маш нууц гэсэн тамга дарагдсан учраас өнөөдөр бид нар энэ нээлттэй сонсголт ард түмний эрх хангах хүрээнд бид нар ашиглаж чадахгүй. Тэр дундаа оюутлогоо олсомор. Яагаад гэхээр оюу толгой болон онтрек компаниас ирсэн хуудас болгон дээр нууцын тамгатай байсан. Өнөөдөр бид нар энэ төр хорооны хуралдаан дээр ашиглах боломжгүй. Тэр үеийг хянан шалгах төр хорооны даргад ирсэн албан тоотуудын бас дийлэнх нь нууцын тамгатай ирсэн. Нууцын тамгатай ирэхээр яадаг вэ гэхээр энийг би цаашаага олон нийтэд ярих боломжгүй гэсэн үг. Тухайн компаниас зөвшөөрөл авахгүйгээр ярьж боломж. За энэ шийдвэрийг яагаад гаргасан? Яагаад хуудас болгон дээр заавал нууцын тамга дарах ёстой байсан? Яагаад ард түмнийг мэдгэхээр хангахад заавал тийм нууцын тамгыг бүх нэг бүрчлэн дарах албатай байсан юм би. За 3 дугаарт. За та шин захирлаар томилогдож ирээд бас хэд хэдэн ярилцлага өгсөн байна. Бид нар бас нотлох баримтын хүрээнд тэр бүх олон нийтэд нээлттэй мэдээлэл бид нар ашигладаг байна. За ITOM сони ярилцлаганд оюу толгойн зээл Монголын өр бишээ гэж хэлсэн байна. Тэр хэний өр вэ? За энэ зээл Монгол улсын өр биш юм бол ард түмэнд хизээж дарамт үүсэхгүй гэдэг эрх зүйн баталгаа гэрээний заалт аудитын төлөлт байна. За энийг та тайлбарлах хэрэгтэй. За ийм үндсэн 3 зүйлийг мөксөх захирлаас сууя. За энэ түрүүнд өөрийгөө танилцуулъя. Би Сүхбаатар мөксөх гэж юм байгаа. Та өөрөө оюу толгойн гүйц захирлын ажилд 2-7 хоногийн өмнө тэмдэглэгдсэн байгаа. Хараахан ажилдаа ороогүй байгаа. 2 сарын 1-ээс өргөт ажилд орноо. За би хэдий шинэ ажилд очиж байгаа боловч бас оюу толгой компани төсөлтөд бол нэлээд хэдэн жил холбоотой ажиллаж байгаа. Яг өнөөдрийн байдлаар оюу толгойн төлөөлөлт дах зөвлөлд 3 дахь жилдээ ажиллаж явж байгаа. Тэгээд за оюу толгойн төслийн 20 жилийн түүхийг бол би бүгдийг нь бол мэдэхгүй, нарийн техникийн мэдээллийг бол бүрэн гүйц мэдэхгүй. Гэхдээ өөрийнхөө одоо байгаа мэдлэгийн хүрээнд тав хүнтэйг нь хэлэн далангуй хуваалцъя. За Батнайрамд даргын асуусан 1-р асуултанд хариулахад сонсголын төр хорооны одоо 7 хоног болгон хийжсэн уралд яагаад ирээгүй юм бэ гэдэг талаар тодорхойлж асууж ах шиг байна. За энэ дээр бол компани бол
дотроо зөвлөж жоод бол хамт олнороо шийд гаргасан байгаа. Багийн шийдвэр гаргасан. Тухайн үед яагаад оролцох боломжгүй байсан талаар бол албан бичгээр бол хариу өгсөн байгаа гэж бодож байна. За үндсэндээ бол оролцох боломжгүй гэдгийг илэрхийлсэн 3 шалтгаан байгаа гэж бол би ойлгож байгаа. За нэг юуны төрөнд бол антре болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүдийн хилцээр эхэлж байсан. Хилцээрийн тактик одоо талуудын байр суурь ялангуяа хилцээрийг илүү өргөөжтэй ойлгомжтой байлгахын тулаас бол бас хоёр талаасаа одоо засгийн газрын ажлын хэсэгтээ олон газар одоо мэдээлэл гаргахгүй байх энэ дээр бол одоо улт бортой суурьтай хилцээрийг үргэлжлүүлэх нь чухал байна гэж ойлголцоод энэ талаар ярих нь бол бас нээлттэй урал дээр ярих нь зохисгүй болов уу гэсэн бас л дүгнэлт хийсэн байгаа. За албан бичвэрийг усмаа. За хоёрт нь компани компанид бол бас нэлээд өөрчлөлтүүд орж ирсэн, тавар мэдж байгаа гүйц захирал бол өөрчлөгдөж ирсэн. За бид нарт бол бас тодорхойгүй юмнууд нэлээд байсан учраас бас дотоод шалтгаанаар бол бид нар оролцох боломжгүй байна гэж бодож ирсэн. За гуравт бол бас компани дотор ажлын эрх дуудагдах эрх усуудын донд бол бас тухайн үеийн цаг нөхцөлийн байдалд бол бас санаа зовж ирсэн юмнууд бол нэлээд байсан. Ойлгогийн гадаа бол айгүйх одоо бас эсэргүүцэлж ирсэн усуд байсан баг. Ойлгохын талаар бол зөв буруу маш их мэдээлэл явж ирсэн. Тэгэхээр энэ үед бол одоо манай ажилтнууд иргэн хүн гэдэг үднээсээ бол бас олон нийтэд ил гарч ийм одоо хурц үед телевиз нэвтрүүлгээр гармааргүй наа гэдэг бол үүсэлтийг тавиад тэрийг хувийн одоо хүсэл юм байна гэдэг утгаар нь бол ойлгож бид нар компаниа бол ажилчдаа бол албатаагүй. За энэ хугацаанд бол бид нар бол нээлттэй байгаагүй юм биш. Компанийн хувьд бол мэдээлэл хуваалцсан шинжээч нартайгаа бол дан ганц мэдээлэл өгөхөөс гадна бол тулж ажиллаж хийсэн ажил бүх тооцоол юмнуудаа бол тайлбарлаж нэлээд цаг зав зарцуулсан байгаа. Мөн энэ дээрээс гадна бас төр орны гишүүдээс ямар нэгэн байдлаар За 4 номерын микрофон нэмэлтэн минут өгье. Хариултаа дуусгаж байна. Асуулт болгонд 2 минут гэж ойлгож болох уу эсвэл бүгдийн төлөө 2 минутанд багтаах гэж хичээх үү? Сая миний хэлсэн 3 асуултанд багтаагаад хариулж байна. Нэмэлт танд 2 удаа тодруулах өгч болно. За хоёр дахь асуулт яагаад нууцын дамгалтай байгаа юм бэ гэж та асуушлаа. За энэ бол яг компани дотоод баримт бичиг байгаад байгаа. За мэдээж компанид бол олон нийтэд нээлттэй мэдээлэл байдаг. Компани бас дотоодын одоо өөрийн журмаараа зарим асуудлууд бол олон нийтийн хэрэгцээнд шаардлагагүй гэж тооцсон мэдээлэлүүд байдаг. Тийм ч учраас бол энэ мэдээллүүд бол одоо нууц гэхээсээ илүү олон нийтэд бид нар байнга гаргаад байдгүй мэдээллүүдийг тэгж явж байгаа. За төр орнд өгсөн 30 мянган хуудас баримт бичиг бол бүгд нэг мөрчлөн манай Эрдэнэ Соёлын компани мөн холбогдох яам байгууллага агентлагуудад өгсөн байгаа. Нууцын мөсөсрлөө. За танаа дотоод өөрчлөлтүүд байж болно те хилцээр явж байгааг ойлгож байгаа. Гэхдээ хяна шалга төр орны хүрээ хязгаарт бол хилцээрийн асуудлууд бол ордгүй байгаа. Бид нар оюутлогоо дээр сүүлийн 2006 оноос хойш өнгөрсөн үйл процесс дээр хяна шалгалт хийнэ үхээс биш ирээдүйд бид нар хяна шалгалт хийхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол яг үнэндээ бодит үнэн дээр бол шалтгаан биш байхгүй юу? Танаа дотоод асуудал байж болно, гүйцэтгэх захирал солигдож явах үеж болно. Гэхдээ энийг бол хяна шалга төр хороо ялангуяа парламентыг үлгэн тэтгээд ирэхгүй байхад бол хангалттай шалтгаан гэж бид нар үзээгүй учраас бид нар та бүхнийг 6 удаагийн хурал дээрээ дахин дуудсан шүү дээ. Гүйцэтгэх удирдлага ирээд
хянаш шалгалтын гишүүдэд танилцуулгаал тавьчих гэсэн. Танилцуулгаал тавьчих. Яг гэх юм бол оюутлогоо компани байр суурь биднэрт бас чухал шүү дээ. Оюутлогоо компаниг сонсохгүйгээр бид нэр дандаа нэг хагас евентэл үлдээжсэн байхгүй. Тэгээ санаа зовнож байсан гэд уул нь парламентын ордон төрийн тусгай хамгаалалтаа цөөхөн объектын нэг. Бидний бол хангалттай та аюулгүй байдал гэд захиан дээрээ дурдсан байсан. Хангалттай аюулгүй. Зарим гишүүд нь бүр болохгүй бол та бүхэн лөө тусгай хамгаалалт явуулж авчирт юм уу гэж хүртэл ярьж байсан шүү дээ. Тэгэхээр энэ парламентыг үл хүндэтгэж өөрөө харьцаж байгаа нь дараагийн 30 жилдээ хамтдаа партнер болоод явах асуудал дээр ингээд ус асгаад байгаа юм л та. Сүүлдээ яг тэгээд сонсгол дээр л ирж ийн л та. Тэгээд уул нь бол энэ нэг хин нэгнтэйгээ муудалцах гэдэг асуудал ерөөсөө биш шүү. Бид бүхэн дараагийн 30 жилдээ хамтдаа үйл ажиллагаа явуулаад хамтдаа явах Монголын сар болсон оюу толгой компани одоо эзэмшилд байгаа тэр баялагийг хамтдаа эзэмшээд явж байгаа хоёр талын партнер. Тэр дурдаан 34%-ийг төлөөлж байгаа парламент бол ард түмнийг төлөөлдөг. Тэгэхээр тэр ард түмний эзэмшлийг төлөөлж байгаа гишүүд л сууж байгаа шүү дээ болно бол. Тэ. За тэгээд компани дотоод одоо журмын дагуу одоо уул нь бол тэгээд 35,000 гаруй хуудас нэг бүрчлэн нууцлах шаардлага байсан уу гэдэг хариулт үйлдэлээ гэж ойлголоо. 35,000 хуудас. А тэр бүхэл хянаш шалгалт төр орны даргад ирсэн захиан дээрээ бас байгуулгын нууц гэж дарах шаардлага байсан юм уу? Шаардлагагүй миг нууцснаас болоод хоёр талын үл ойлголцол, хоёр талын эргэлзээ төрөөд байгаа юм л та. Ернийний бол ингээд бид хүн энэ 92,467 хуудсыг авч үзэхэд бол нэг иймэрхүү дүр зураг ажиглаж ирсэн. Энийг л өөрчлөе гэж байгаа юм бүгд.